Semetrano. Hi guys. Hello. Long time no see. Уулзалгүй явсан байна. Би камераас хар. Бие барь явчихдаг юм аа. За тэр чагаа. За тэгээд заалган гэсэн суудах. Чихвчээ зүтсэн байна. Тэгээд чихвчээрээ сонсоод хэр ах юм бол гэд тестлж үзэж байна. Нэг ялгаа гарахгүй юм шиг байна. За тэгээд зүгээр чихвчгүй хийчихье гэж бодож байна. За энэ бичлэг болохоор ер нь хин чирэггүй бичлэг байгаа. Хин чирэггүй бичлэг байгаа. Тэгээд тийм болохоор ер нь өөртөө ингээ өдрийн тэмдэглэл маягаар хийж байгаа юм уу? Дараа нь ингээд олон жилийн дараа те 1 жилийн дараа ч юм уу эсвэл хэдэн сарын дараа ч юм уу эсвэл олон жил тийм ээ дараа ч юм уу те оюутан байхдаа ийм насанд байхдаа ингэж бодоод ингээд солиороод явж иж иймэрхүү юм бодоод явж исэн юм байна. Яг энэ өдөр нь яг иймэрхүү юм болж исэн юм байна. Яг тухайн цаг үед нь ийм болж исэн юм байна гэд бодох өөрийгөө санах ах гэж бодоод угаасаа миний бичлэг YouTube-ийн бичлэгийг нэг олон үздэггүй нэг 100 хүн үзсэн байсан сүүлийн бичлэгийг угаасаа ингээл шал танихгүй хүнийхээ ингээл хувийн амьдралын бичлэгийг бол нэг амар сонирхож үзээд авахгүй байх гэж бодож байна. Тийм болохоор өөртөө зориулаад тэгээд бас Монголд байгаа те уулзч чадахгүй би ч угаасаа гэр бүлийнхэнтэйгээ тэгээд нэг ганц сайнастайгаа нэг уцаар ярьдаг. Тэгээд ер нь бол хүнтэй уцаар яриад идэггүй. Тэгтээ яг ингээд сторинуудаа ингээд үзэлцэл за ингээ явж байгаа юм байна. За болоодоо гэл ингээ харж яадаг. Тэгтээ ингээд яг тэгж шууд ярьж чаддаггүй гэсэн мөртлөө мэддэг таньдаг найзууд байна. Бичлэгийн үзээд за зулаа маань ингээ явж байгаа юм байна да. Тэгэл санаж мансан бол амар гоё бэкграунд тавиад тэгээд гоё би энэ зөөлхөн хоолойтой. Тийм учраас тэгэл юм хийж ахта тэгэл гоё тавьж маад үзэж болгохоо. Намайг YouTube-ийн нэг зэл 2 хон бичлэгтэй тэн дээр доор комментэн дээр болохоор юу сонсохдохгүй штэ дуу амар суул байна гэл тэгэл тэгснэ амар нушуу ярьж байгаа энэ гэсэн байсан. Угаасаа тэгэл анх удаа бичлэг хийж үзэж байгаа болохоор тэгэл тэгж ярьж байгаа. Тэгтээ ерөнхийдөө бол би нэг хүнд амар хэрэгтэй бол бичлэг хийхгүй байгаа хаа. Зүгээр л яап хийгээл тэгэл сайхан хамж яриад тийм гэж бодож байна. Тэгээд тийм байгаа. Өнөөдөр болохоор хэдэн бэ? Өнөөдөр 2026 оны 5 сарын 19-ны өдөр байна. 7 цаг 26 минут болж байна. Энэ утасны дэлгэцэн дээрх зураг ба штэ. Энэ нөгөө нэг Торонтод даунтаунд очоод тэгээд би нэг найзтайгаа яг энэ өмнө жилийн 4 сарын үед авахсан зураг байхгүй юу? Найзтайгаа хамт тийм фронт Instagram постн дээрээс хараад байгаа заа. Та нарт нэг амар хамаатай юм шиг харж марах гэдэг. Posen Pier гэдэг газар юм байна. Ийм газар амар шөнийн view амар гоё гэдэг аахгүй юу? Хотын view тийм. Skyline тэгэл барилгууд амар гоё харагддаг. Нэг гол ус мөсөн дээгүүрээ тийм. Тэг гоё харагддаг. Тэгээд яг тэр спотонд нь болохоор нэх гоё биш заа. Зүгээр л нэг амар нэг 11-20 метрийн урттай нэг хашаатай тэгэл хүмүүст очиод амар зураг мураг аваад байждаг. Тэгэл өөр авднал дэлгүүр байхгүй. Тэгэл хотынхаа төвөөс бас ингээл хотосоор ингээл явж очдаг тийм газар байсан. Яг ингээл зурган дээр ингээл байж байгаа шиг гоё биш байдаггүй л байхгүй юу. Эсэм дээр тий. Тэг хүмүүс тэгэл гоё зураг авчаад гэлс яваад өгцгөөд юм лээ.
Гадар сайхан гэхээр би 100-ны хичээл орсон. 100 ер нь хичээл авч үзэж байгаагүй. Би одоо 3 дугаар курстэй Торонтогийн их сургууль Mississauga кампус сурдаг байхгүй юу? Менежментээр сурдаг. Тэгээд одоо 3 дугаар курсынхаа 100 болцсон байна. Тэгээд 4 дугаар курстэй намар орно. Тэгээд дараа жилийн 6 сар гэхэд төгссөн байх хаа. За тэгээд тийм 100 анх удаа хичээл авч байгаа. Би нэгдүгээр курсын 100 ер нь хичээл аваагүй. Угаасаа унсан хичээл бол угаасаа байгаагүй. Тэгээд ер нь нөгөө нэг ерөнхийдөө хичээлийн тэтгэлгээр сурдаг учраас 100-даа ер нь хичээл авах боломжгүй байх гэж бодсон байсан. Яагаад ч юм. Тэгээд ажил хий даа гэж бодсон. Нэгдүгээр курстэй ингээл баха ажил хайж маягаал. Тэгээд яаж хаад би Mississauga-д үлдсэн байсан юм а. Тэгээд тэгсэн чинь тэгээд яаж хаад ямар ч туршлага байхгүй. Тэгээд миний хэл маань бас одоогийн байгаас ер нь бол баг зэрэг муу байсан. Тэгээд тийм байсан учраас би ажил олж чадаагүй. Хотын хөдөлгөөгөө ч гэсэн бас хайж явсан. Тэгээд эхний 2 сар ажил хайж явж байгаа. Тэгээд олоогүй учраас сүүлийн 2 сартаа бол зүгээр амархаар шийдсэн байгаа. Хамранч гэж тэгэл баг нэг амраад байгаа юм уу гэхээр ингээд амрахгүй заяа. Ингээл тэгэл гэртээ ингээл юм угаагаад гэр орноо цэвэрлээл, дасгал хийгээл тэгэл бас англи хэлээ бас сайжруулаад тэгэл энэ тэнд рүү имэйл бичээл тэгэл байж тэгсэн баггүй. Тэгэл нэг би амар унтаад байдаг гэсэн баха. Нэг бараг 12 цаг унтдаг. Тэгэл Монголд наадам болж ийн гэл гэрийнхэн бичиж тэгэнгүүт би гэртээ бүр амар нойр солигдсон. Өдрийн 5-6 мургаа гэсэрээд тэнгууд өөрийн 5-6 мургаа гэж унтдаг. Сургуулиасаа холгүй нэг километрийн зайд таньдаг таньдаг найзынхаа юунд зуныхан байрыг саблет хийжсэн. Тэгээд ер нь бол хотын төвд бол байх яасан дээрээс юм байлээ. Сүүлд нь бодоод тахад тэгтээ яг тэгэл угаасаа болох хэвээр юм болдгоор болол тийм гоё тайван тийм зуны experienceтэй болсон. Тэгээд юу ярьж байгаа юм шивч. За тийм нэгдүгээр курстэй тэгсэн тийм. Sorry. Тэгээд 2 дугаар курстэй болохоор 100 гэрлүүгээ шууд бутсан. Ер нь бол эндээ бол internship ч юм уу те ажил олоод хий гэж бодож байсан. Тэгтээ гэр бүл маань нэг хувийн шалтгааны улмаас за энэ жил бол угаасаа очихгүй болохгүй юм байна гэж бодоод оцсон байгаа. За тэгээд одоо ингээ 3 дахь курсын 100 ирсэн. Тэгээд нэг л хичээл авч байгаа. Яг бол манай менежментийн програм чинь ингээ 100-да нөгөө олон хичээл offer хийдэггүй юм байлаа. Бас би economics or major хийгээд сурдаг байхгүй. Тэгээд ерөөсөө авах шаардлагатай хичээлүүд маань ингээ 100-да offer хийдэггүй байсан. Ялангуяа манай менежментийн програм бол маш ингээ цөөх хүүхдүүдтэй хичээл нь бас хэдхэн хүүхднийг ангид бараг суудаг учраас ер нь 100-да болохоор бүр цөөхөн учраас бараг 100-ны хичээл өгдөггүй юмсан гэсэн. Гэхдээ economics-ийн major-тэй ингээд 300-400 level-с ингээд 1.5 кредит үзэх хэрэгтэй. Тэр шаардлагаа биелүүлэхийн тулд нэг урд таалагдсны курсаа ингээд сонгоод тэгээд одоо аваа явж байгаа. Ороод 2-7 хоног болцсон байна. Тэгээд тийм байна. Одоогийн байдлаар 100-ны байдал маань тийм байна. Тэгээд
ажил олцсон байгаа. Бол хийж үл эхлэх байгаа. Эхнийхэн юунда ажлынхаа тренинг юунда бол гарааг байгаа. Тэгтээ олсондоо бол баяртай байгаа. Тэгээд тийм байна. Ажил болсондоо бол маш их тийм сэтгэл ханамжтай байгаа. Ямар ч гэсэн орсон хүртэл угаасаа орсон гэсэн үг биш шүү дээ ер нь. Гэх юм уу? Яг ингээд юу юм бэ? Яг ажил дээр очиод яг хийж эхэлсэн хүртлээр би яг ажилтаа гэж хэлж чадахгүй байхгүй. Тийм учраас дуусах хүртлээр дуусах гэсэн үг биш гэдэг шиг тэгэл ер нь тэгэл нэг тэгж бодож байгаа. За тийм байна. Гадаа ийм байна. Энэ зэсгийг хартаа амар хөрхөн ягаан. Манай найз л өгсөн юм. Эдгээр нэг өгсөн юм. Тэгээд нэг нь өгсөн байхаар нь хайсан. Ус мусын салаад хийсэн. Би тэгтээ хэр удаан цэцэг амьдардаг гэдгийг мэдэхгүй байна. Тэгж жаал нэлээд тэгж жаал хүчтэй юм шиг байсан. Би тэгтээ ус мусын солиол байгаа. Би солигтой цэцэгээс харчилж мэдэхгүй зэ. Гэтэ авах бол дуртай гэж. Тэгэл доорооч ус хийлээ, дээшээ ус цацлаа. Тэгэл нарны гэрэл өгч जैन гоё салхи мэлх оруулж जैन. Өөр ямар ч би ерөнхийдөө ингээд байнга ингээд хөшгөө хаалттай байлгадаг байхгүй юу. Тэгсэн чинь энэ цэцэг уурандаа хийснээс хойш ингээд жоохон ингээд онгойлгоод байгаа цонхоо. Тэгээд лаасаасан байна. Одоо л нэг мөрдөхгүй зэ ингээд унтраангууд ингээд өнөр нь гэдэг мөрдөг байхгүй. Лаасаач гардаг гэдэг нэг гоё тухтай л гэдэг шүү дээ. Би бол бас нэг байн бол бас агаад байдаггүй. Гоё ингээд спешиал үедээ бүр нэг завтай хийх юм болдохгүй үедээ өөр мөрийг амрааж мамраах гэдэг хит. Гадаа бүрээд харанхуй болоод бороо орох гэдэг шиг байна. Тийм байна. Тэгээд би уулнгаа ундаа умаар л. Даач ер нь мөнгөгүй болоод шамраад брок болсон байгаа. Grocery shopping хийгээд зөвхөн ингээд хэрэгтэй л юмуд авчих واخгүй. Будаа модаа, талах малах, өндөг мөндөг юу ч гэдэм те. Хоолны материалуудаа дээр аваад тэгэл одоо ажил хийж эхлэхгүй бол ер нь бол broke as fuck болоод байгаа. Тэгээд Канадад дээр амирна гэдэг чинь ер нь амар өртөг өндөртэй шүү дээ. Тэгэл утасныхаа төлбөрийг төлнө. Тэгэл юм subscription хийсэн бол тэрийг ингээл татаад авчна. Тэгээд өөрч юу ч гэдэг те. Зогсоо transportation бол угаасаа хаасыг бол байгаа. Тэгээд grocery юуны те shopping хийхэд л нэг гарахад бараг $100 дор хаяж үлдэх гэх юм уу. Тэ. Тэгэл тэр чинь ингээд сартаа бас хэд удаа явж байгаа шүү дээ. Тэгээд одоо нэг гарч ороход те бас нэг дээдл нэг $100 те ерөнхийдөө бол хармааны мөнгөтэй гарах хэрэгтэй гэдэг юм уу те. Одоо найзтай уулзах, хүмүүнтэй уулзах гэх юм уу. Тэгэл тэр чинь тэгэл тип өгнө, зөөгч мөгчтөрн тэгэл жоох асуудалтай. Амьдрах харахад би нэг гоё охин тийм ээ. Данж ясам дээр мяалга байхгүй гэдэг шиг. Тэгээд тийм байна. Ерөнхийдөө дандаа ингээл хүмүүс ингээ гоё амьдралаа харуулал. Гоё
тийм ээ одоо нэг элит тийм ээ Аз зэрэглэлийн амьдралаа харуулал явдсан шүү дээ. Би Pilates хийсэн, би matcha уусан, тэгсэн гэл тэгдэг шиг тийм влог хүний яриа сонсчихснаас зүгээр нэг энгийн жирийн тий дундаж ялын хүний тий хичээгээд ингэ сургаад тэтгэлгээр сураад гадаадаа сураад явж байгаа ийм ингээд яаж игээд болгоод явж байгаа ингээд дундаж амьдралтай хүний тийм ээ яриаг сонсоод тийм ээ nepo baby биш тийм хүмүүс ерөөд ямар хөө байдаг вэ ч тийм үү те тэрийг ерөөд бол надад л relate хийх л гэж бодож байна. Тэгээ бас nepo baby-нуудын нэг амар дарамтлаад байсан юм бол байхгүй. Тэр угаасаа хүмүүс чинь ингээд аав ээжийг сонгож төрөхгүй шүү дээ. Тэгэл угаасаа мөнгөтэй байсан бол тэгэл хүн болгол хүүхдүүдээ ингээд сайн сайхан яваасаа л гэж хүсэх байсан баг. Би ч гэсэн ингээд хүүхдтэй болол боломж нь байвал тэгэл хамгийн сайн чадах чинийг ирээл дэмжээл тэгэл байлган тэгээд тэр хүүхдүүд чинь бас ингээд багаас ингээд өөр орчинд өссөн. Тэнгүүд ингээд бодож ярьж марж байгаа ингээд hang out хийж байгаа хүрээлэн хийж байгаа зүйлсэн хүртэл ингээд өөр тэгээд тэр нь ингээд өөртөөх нь буруу биш байхгүй. Зүгээр л яг бид шиг ингээд өдөр тутмын хийгээд тасцсан юм шиг тий бодож байгаа нэг төр ингээд тийм тэгж форм хийгдсэн байдаг. Тийм байдаг. Гэтэ ингээл тийм хүмүүстэй ингээ гоё ингээл контакттай тэгэл тийм хүмүүстэй ингээ амьдралын зам маань ингээ хохолцоо ингээ явж байгаа бол одоос баяртай л байдаг. Тэ эцэг цагт дараа нь дахиад таарлалт хуулцах юм л үү те. Тэгэл ер нь нүний чинь замын хөө урд штэ. Тэгэж бодож байна. Би нэг өрөөгөө бол нэг амар танилцуулмааргүй байна. Ер нь байнга нүүж суудаг учраас нэг амар өрөөгөө угаасаа чимэглээд байдаггүй. Би бас тийм өөрөө тийм хүн биш. Зүгээр ингээл амар минималистик тий. Зүгээр ингээл байсан юм байгаа байранда байж байвал тэгээд байнга хэрэлдэг юм ингээл out of reach тий гард хүрх газраа ингэ байж байвал тэгээд ер нь зүгээр байдаг. Тэрнээс л амар супер clean, супер юм organized team байхыг хичээдэггүй. Тэгээд тэгвэл угаасаа миний бүтээмжэн ч гэсэн муу байдаг. Тэгтээ бол угаасаа амар заван бол биш. Тэгээд яг ингээд байдаг юм байдаг газараа л ингээд байж идэг. Тэгээд бас амар гоё мөрөөдөг биш. Гоё уул нэг гэрэл аваад хандаа үлгий гэж тавьсан бол боловч нэгдүгээрт мөнгө байхгүй байна. Хоёрдугаарт ингээд тийм амар тийм passional байхгүй. Тийм байна. Тэгээд би найз залуутайгаа л үерхэд бол сар гарan болцсон байна. Гэхдээ танилцаад бол 5 сар бараг болж байгаа. Ер нь бол 1 сар танилцсан. Тэгэхээр бараг 5 сар болж байгаа танилцаа. Гэхдээ аль бие сар үерхэд бол сар гарan болсон байгаа. Тэгээ маань миний болохоор анхны үерхэл байгаа. Тэгээд залуу насндаа гоё ингээд хүнтэй ингээд үерхэд нөхөрлөөд тэгээд гоё дээтлж үзээд тий. Ер нь тэгж гоё залуунаасаа тэгж өнгөрөөсөн дээр гэж боддог. Бодож эхэлсэн энэ жилээс гэх юм уу. Ер нь өмнө жилээс тэгж бодоод эхэлсэн байсан. За зүрх сэтгэлд нээдэг гэж гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээд ардаас ер нь бол ингээл тэгэл амар акт хийгээгүй ч гэсэн тий ингээл гүйж ерөнхийдөө ингээл сайн мэн байгааг нь мэдчихсэн хүмүүс байж лээсэн. Гэхдээ тэр чинь ингээд хичээхгүй байхгүй. Хичээгээгүй тий try хийгээгүй. Бас дээрс нь бас миний сонирхол биш байсан ч юм уу тий. Тэгээд тиймэрхүү байсан учраас тэгээд бас right person wrong time гэдэг юм. Тиймэрхүү бас зүйлүүд бас байсан учраас өмнөх тийм ээ ямар нэгэн ингээд харилцаа тогтоох боломж нь ерөөсөө ингэж
үздэггүй байсан юм шиг санагдаж байгаа. Одоогийнхоо харилцаанд бол одоогийн байдлаар бол жаргалтай байгаа. Тэгээд маш тийм буруу бодож явдаг байсан итгэл үнэмшлүүдээсээ бол жоохон урсгалж байгаа. Тэгээд өөрийгөө бас тийм амар эрхлэх дуртай хүн юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд ер нь бол одоо өнөө жаргалтай байгаа. Тийм байна. Манай найзууд ер нь Instagram дээрх найзууд маань гайхсан баг. Гэнт гашны зураг оруулах хэрэггүй. Тэгэл найз нь л зүгээр байгаа шүү, жаргалтай байгаа шүү. Тэгж хэлье гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол одоохондоо амар хүчлсэн юм бол байхгүй. Цаашаа ингээд харилцааг тийм ээ цаг хугацаанд даатгаад тэгээд явж байгаа. Би ингээд гадаа гараад кампус доторх ингээд өөрийнхөө дуртай ингээд суудаг study spot-уудаа үзүүлмээр байгаа ч гэсэн гадаа ороо очиж байгаа нь мэдгүй одоо ч өгөөл мөл болж. Гэтэ өнөөдөр бол амар халуун байсан. 20 градус байсан. Тийм. Тэгээд манай найзуудтайгаа hang out хийж байгаа. Тэгээд би chat DM бичгийг үлээж байгаа. Тэгээд их зураа ингээд подкаст ч юм уу daily vlog ч юм уу зүгээр хэн чирэггүй тийм yap session хийгээд байж байна. Ер нь бол нэг амар амьдралаа нэг амар ингээд амар дэлгээд байх дурггүй байсан. Гэхдээ одоо бол энэ бичлэгийг би өөрөө буцаагаад үзсэн тийм учраас зүгээр ингээд яг өдрийн тэмдэглэл шиг ингээд бичээд орхиж байгаа юм бичлээ. Тэгээд би уулна ингээд зүгээр ингээд суугаад байхгүй. Ер нь би 3 бичлэг 20 бичлэг оруулсан байгаа шүү дээ. Ер нь тэгэл бүр хийх юм бол тэгэж одоо блог хийгээ сууж байгаа байхгүй. Ингээд яриагаа бичээд тийм би өглөө болохоор лекцэндээ суусан. 2 дахь 4 дахь өдөр хичээл ордог байхгүй. Тэгээд араас нь би дэлгүүр орж ирчээд хэрэгтэй хүмүүсийнхээ юмудаа цуглуулчаад тэрийгээ юунуудаа хөргөч юмнуудаа ээжээд хоолундаа идчихэд тэгээд сая group project-ын дээр ажиллах хэрэгтэй байсан. Тэрийгээ бид нар бол хамаагүй эрт эхэлсэн байгаа. Тэгээд тэрэн дээр миний хийх юм юу байна гэд бас уншиж судлах гад байжсэн чинь би ч quantitative analysis хийх юм билээ. Тэгэхээр тэр нь болохоор өмнөх юунуудын партуудыг хийж дуусгасны дараа миний одоо work орж ирнэ гэх юм уу. Тийм учраас өмнөх зөвхөн өнөөдөр л ингээл ажиллаа хуугаад авч байгаа учраас өмнөх хүмүүсийн юм хийгээгүйгээр би өөрөө юмыг хийж болохгүй байхгүй. Тийм учраас өнөөдөр гоё зүгээр яриад тэгээд гарч кампусынхаа дуртай спотуудаа ч юм уу тэг өмнө байжсан residence ч юм уу гоё үзүүлээд гоё яп хийгээд явдаг юм уу гэж бодож байна. Тэгээ оройд энэ бичлэгийг эдитлээд нэг амар эдит мэдэд бол оруулахгүй гэж бодож байна. Зүгээр тэрхий тэнэг мэнэг тийм ээ аваа гаргацсан юм. Тиймэрхүү юм байвал тэгэл хасч басаал ер нь бол raw тийм бичлэгээ оруулъя гэж бодож байна. Ингийн тийм гоё зүгээр япигийн сонсоод background тавиад зацуулаа маань ингээл явж байгаа юм байна гэж бодосоо гэж бодож байна. Тийм. Тэгээ бас юм амар хов мов ярих хүн байхгүй гэж бодож байна. За тэгээд
Тийм. За тэгээд намраас хавар хүртэл ингээд дүгнээд үзэх юм бол ерөнхийдөө амар зорьсон байсан, хийгдсэн байсан юмнуудаа ерөнхийдөө баг бүгдийг л хийсэн юм байлаа. Зайлшгүй айгүй актив байх гэж хичээсэн тий. Мэдээж надаас илүү амар олон мундаг сагтууд зөндөө байгаа штэ. Хичнээн internship ингээд дуусгацсан. Хоёр дахь internship би эдэр хийж мэгээл тий. Тэгэл амар мундаг хүмүүс зөндөө байгаа. Мэдээж надаас доогуур ч гэсэн байгаа. Тий юу ч хийхгүй тэгэл хичээл юмдаа явж маавал тэгэл байгаа буруудах юм байхгүй. Тэр цаад ээж аав нь тэгэл хангалттай тэгэл хийсгийгөө дагаа явчихаар хүмүүс байгаа штэ. Эсвэл өөрсдийнх нь компанид ажилладаг ч юм. Тэгэл надаас илүү дээр хүмүүс нь тий угаасаа илүү потенциал сайтай ч юм уу тий. Илүү ингээд high school амар мундаг төгсөөд ирсэн, өмнөх курс авсан ч юм уу. Эсвэл тэгэл надаас маш их хичээсэн, сэргэлэн байсан, илүү гоё тэгээ interpersonal skill-үүд байсан болохоор тэгэл явж байгаа. Тэгтээ би бас мэдээж өөрийнх нь чадах чинээгээрээ чадах юмнуудаа хийгээд явж байгаа. Тэгээд өөрийнхөө хэмжээнд өөрийгөө сорил явж байгаа гэж боддог. Тэгээд өдөрт гэхэд internship-тэй болцсон байна гэж бодож байсан. Бодовч тэгэл юм санснаар болдгүй юм байлаа. Тэгээд ер нь бол яг internship хийх алба байхгүй л дээ. Яг тэгвэл ингээл төгсөөд очиж гот Монголд ингээд ажлын байр маань байгаа учраас гэхдээ ер нь тийм ээ Канадад ажилласан тийм ээ гоё туршлага ч юм уу те. Би буцааж одоо энд ирэх үг юм гэдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ гоё ингээд resume дээр гоё туршлагатай болжуул гэж бодсон байсан. Гэтэ ямар ч сан энд бол зүгээр ингээд яг өөрийнхөө мэргэжлэрээ биш ч гэсэн ажил хийгээд бас ямар нэгэн туршлага олж авч болох хаа гэж бодож байгаа. Тийм. Тэгээд энэ жилд л тийм л нэг амар урвайгаа дарвайгаа тэгэл унж готраад байсан юм байхгүй. Ер нь тэгэл хүн өөртөө цаг хугацаанд байд юм байна гэдгийг ойлгож авч байгаа байхгүй. Одоо internship-үүдээ ингэ зарлж байгаа хүмүүстэй ингэ хараад хахад амар хичээсэн, гэрийн талаараа сайн хийсэн, хичээсэн, хичнээн их extracurricular activity-ууд хийсэн тий. Тэгэл толгой нь байгаа юм тий. Тэр өдрийнх нь интервьюийнх нь азных нь тэнгэр нас мэдсэн тий. Тийм учраас тий ээж аав нь тийм хүн таньдаг байсан тийм ээ. Referral хийж өгсөн ч гэх юм. Тиймэрхүү юм олон зүйлсүүдээр шалтгаалдаг юм байлаа. Тийм учраас ер нь тэгэл чадвал те хичээсээр байж байгаад internship хийгээд явал явлаас тэргүй ингээд амьдрал дуусчих гээд байгаа юм ш. Тэгэл угаасаа амар олон боломжууд зөндөө байдаг. Тэглээгээд ерөөс амар муу байгаад юм байхгүй. Дөнгөд маань сайн гарч байгаа. Чадах чинээр хичээж байгаа. Зүгээр сус өдөр байгаагүй. Тийм учраас ер нь бол өөртөө амар сэтгэл дундуур бол биш байна гэж хэлмээр байна. Одоо тэгээд бүгдээ гарч кампус спотуудаа танилцсан. Яа би тэгэл гар алхах гэхээр ингээд хөл шууд ингээд хөтөж байгаа байхгүй. Би болон бибиг эрт найзтай уулзаж дуусчих юм бол гоё хамт модон өндөр хамтдаа нэг trail байдаг байхгүй. Тэрүүгээр гоё хамтдаа алхахыг гэж бодсон чинь кофе чинь чад бичихгүй. За anyway. Okay guys. Гадаа уулзцгаая. Bye. Hi guys. Би байрныхаа гадаа гараад ирсэн байна. Энэ шоу карта. God, oh, what it is. No, what it is. Okay, let's see.
So гадаа бороо ороод байна. Тийм учраас малгайгаа өмсчий. Би ийм аутфит бол план хийгээгүйсэн шүү. For safety reasons, not gonna tell my residence name and my unit number. Гэснээр харуулдаг гэсэн. За тэр ч. За одоо нэг амар царайгаа бол гаргаж явахгүй байх. Тэгэхээр камера эргүүлээд билээ. Манай residence-тэй танилцгаа. Энэ тэгэхээр яг миний хамгийн дуртай residence гэдэг. Гэхдээ жоохон common room байхгүй нь жоохон тиймэрхүү. Тэгэхээр би хөвчөө юу шалгаад дуу бичигдсэн байна уу хараад байгаа. Би түрүүн бороо ороод тэгээд бичлэг хийх гэж байсан чинь харанхуй болж хавдлаа. Тэгээд энэ форманы хажууд байдаг OPH гэдэг residence байна. Нэг дотроо ингээд ганцаараа санжирдаг. Одоо single bedroomтэй. Тэгээд first year-д зайсан юм. Residence. За энэ нар болохоор энд одоо шинэ барилга баригдаж байгаа. Би сая OPH-с гараад ирлээ. Шөнийн view бол иймэрхүү байдаг юм байна. Би энэгээр нэгдүгээр курстэй бол зөндөө алхажсэн. Энэ жил бас жоохон явсаа. Хоёрдугаар курст болохоор өөр residence байсан болохоор арай өөр замаар хичээл рүү явдаг гэсэн. Нэгдүгээр курст яг тэр хаалганаас гарч ирээл. Тэгэл байнга хийш явдаг байлаа гэж. Тэгээд би 3 дугаар давхартайсан байхгүй. Тэр явдаг гэсэн. Энд бас хүмүүс амьдарч байгаа. Зөв. Одоо бүр nice байна. Хүмүүс study хийж байна. I don't even know what I'm doing here right now. It's 9 p.m. in the evening. Ишээ ингээд явгот жоохон салхитай байна. Гэхдээ дулаахан байна. Энэ тавчиг бас нэгдүгээр курст их өмсдөг гэсэн. За ингээд гараад ирэнгүүт DH болоо. DH байна. Энэ болохоор мэтийн оюутнууд. Тэгээд манай бизнесийн хаяа орд байж хичээл хийдэг. Доор нь бас театрын оюутнуудтай юм байна. Би бол энэ бас дуртай спотнуудаа үзүүлэе гэж бодож байна. Старый спотнууд өнгөрхөн. Yes. Би болохоор ийшээгээ зүүн тал руугаа яваад тэнгүүтээ хамгийн тэр буланд нь энд сууж хичээлээ дуртай байсан 2 дугаар курстэй гэх юм уу.
Тийм. Дахин ерөнхийдөө бол ийм хүү байна. Зэлүүд маяг гэх юм уу? Энд дээр Starbucks-тай. Тэгээд энэ бас нэг хоолны газар байт юм аа, доол халттай шүү. Тэгээд би бас өмнө энд юм уу, энд сууж ижлэх дуртай байсан. Одоо энэ харагдаж байгаа couch юун дээр хичээлийнхаа засварлагаар ланч мэнч гэдэг ч юм уу те, breakfast ч юм уу, тэр хөө юмнуудаа их дуртай байсан. За хоёр дахь руу гарцгаа. Тэр харагдж байгаа юмнуудад туториалнд их урдаг байсан. Тэгээ ийшээгээ эмэн хэлтэй шууд холбогддог. Би тэгээд тэр харагдаж байгаа энд бас хичээлэх юм эсвэл нэг найзтайгаа ч юм уу хүнтэй яриад суугаад дажгүй спот гэж хэлнэ. Тэгээд 3 дахь руу гарцгаая. Энд бол туториал сонирхдаг байсан. Энд харагдаж байгаа private юм. Reflection space гэдэг юм шүү дээ. The spaces for shared use by individuals quiet reflecting, meditating, praying, or no food is allowed in this area. Тэгээд энд хичээл хийгээд амраад суугаад тийм ээ. Тухтай. Тийм бас чирч. Тийм тэгээд дийч бол ингээд дуусч байгаа. Энд дийч дуусах энд мети тэр хавьд labs ops нэгдүгээр курс байдаг байсан. Профессор ops байдаг сүндэнд очиад шалгалт болох өмнө өдрөд очиад юм басдаг. Ясаа. За хэмээн дараад ирсэн байна. Энэ ингээд хичээл ордог гэсэн, энэ ингээд хичээл ордог гэсэн. Би нэг өөрөө талан дараад. Яа, сексэс юм. Okay, let's go. Биас тэр харж байгаа тэр модон бенч, тэр модон сандал дээр бас хичээл эхлэхээ өмнө цагаан уух дуртай байсан. Бид шавцгаая. Бид нэр стил 3 харт байгаа юм шиг байна. Энд болж байгаа өөрчлөлт орсон байна. Энзэн болоод. Эсвэл 3 дахь юм байсан юм уу? Энд тийм study team капсул шиг юм юу? Нэг сингл юу байдаг гэсэн. Кампусын тур хийгээд үзүүлж гэлээ гэж. Энэ хавар нэг амар болж байгаагүй. Яла сэдвэ. Энэ хавьд нэг интервью болоод. Ирчихсэн юм шүү. 3 билүү 4 дахьт нь. 4 дахьт нь мэдээж гарчаад тэгээд буцаад доош буцаа. Би бичлэгээ оруулахдаа катлаад жоо катлаад оруулж
Чааж таамал. Тийм ээ, чааж таах шиг байна. Энд болохоор юм миний балконы. Тийм ээ, хаалттай л да. Энд болцсон хичээл гоё. Ивент болчихсон гоё. Би энд энэ амрал сууж үзье. Өмнө жилийн амар. Тийм ээ. Бүр дээш ерөөсө гарч байгаагүй. Чи ингэ дээшээ. Юуч байтал. Чамбал. За хоёр давхарт гарч ирсэн. Хоёр давхарт. Тэр хавцаа. Миний дуртай. Studies. Make sure to leave by 10:45. All right. 10:45, make sure to. All right, thank you. Okay. 10:45. We should leave. Kids. And эдгээр курстэй сууч хичээлэг дуртасан. Бас энд management team 101, 102 дээр бэлтгэсэн. Энд бол зөндөл хичээл бичсэн. Миний хамгийн анхны анги хичээл орж исэн өөрөө бараг л энэ юм уу энэ хоёрын айлгээс баг энэ жил. Тэгэхээр гов ширээнүүдэд яг хичээлийн завсруудаар хайлтны имэйл шалгах ч юм уу тиймэрхүү зүйл хийхэд бол гэж боддог. Энэ одоо би энэ чинь одоо ингээд сэтгэлэн снэц нартай ингээд суугаад юм яриад бас гоё даа. Хэмээн болж ах шиг байна. Би бас өмнө энд яг энд л энд хичээлээ их дуртай байсан. Гэтэ энд болохоор бас яг энэ дээр ингэ сууж байгаа хүмүүс ирэмээр сонсогдоод жоох лэтэрэ бас. Тэгээ за одоо бүгдээрээ би л явцгаая. Ингээд ишээ яваад IB байгаа. За тэнд болохоор бизнес студент гэдэг байгаа. Тэгэл хэлтийн хоол мал тийм ээ. Lecture хоол малтай. Амар агаар амар humid байна. Humid. Усман л махаар нахтаа. I like the view, and there's also a bench. Нартай болох гоё ярдна. For sure. Юу нэг хийсэн гэж байгаа юм л да. Some people are still on campus. Тэр гадаа бас хаяа хүүхдүүд намар хатруулж байна. Тийм үлээ. Би л ороод ирсэн шүү. Энд бол зөвхөн шалгалт өгсөн дөө. Энд би ирж хичээлхэн дараас ч юм уу те study break аваад энд хийж хоол төс дуртай. Энд бас ирж хайдаг. Хүмүүс байх шүү. Тэр шаарцсан. Хоол идэх тэгэхээр спот харуулж гिचсэн чинь хүмүүс хоёр дахь толгой гарч ирж байна.
Reading study room бас хаяа бүгэлж яг шалгалт болох юм ирж хичээлдэг. Энд бас 2 дахь курстас сууж ирж шалгалтаа бэлддэг гэсэн жоохон distracted байдаг. Тэгэл ер нь IP дүр байхгүй юм байна. Тэр 3 дахь яг нэзэлтэй анхны дээлтэй хийж байсан гэж копи дээлтэй. Тэр намаас харцгаа. Тэр намаас явж байна. Намаас хаас харагдаж байна. Энд бас Starbucks-тэй хажуудаа. Бичлэг дараа нь дуусч сайн бүгдийг гоё. B1 floor basement. Хичээлээ дутдаг гэсэн. Тэрэгээс бодтой болж чадсан. Тэрээс сайтай. Арцаа. Энэ хинүүр нэг юм яваад байдаг юм. Санаа машин санаа төмстэй байж байгаа. Тэгэл орч ирдэг болохоор би болохоор residences шууд эндээс алхаад ирдэг болохоор энийг өрчстэй хөтлөө ястаа яа коридор энд манай катодны lecture ордог гэсэн хоёр давхар за энэ юм капсул study capsule гэдэг энэ энд яг хоёр дээр нэрч хичээлдэг гэсэн. Ингээд prayers room гэдэг байдаг юм байна. Муслим шинэ хүмүүс юм. I don't know well. Тэгээд тэнд хайж байгаа бас study extra outside яач ч бид тэр сисээ хайт дээр холбогддог тэр замаар нэмарэн би ямар нэл гэж яриад хажууд нас хүмүүс таарад авах чичээд шүү дээ. Цэвэрлэг нь хэлсэн юм шиг байна. Дууд орох шиг байна. Тэр том lecture hall байдаг нь CCG 1080 гэдэг. Энд бол нөгөө нэг менежментийн one of two өдөр гарч ирсэн. Сванстон багштай халуулал гарч ирдэг. Ой бажээ гэж. Амар төгсгөж байгаа юм шиг яриад. Одоо 1 жил сүлцсэн байна шүү. Хаа шүү. Энд болохоор жил хийх гоё гэж бодож байна. Би тэгтээ зуны хичээл гадаг болох юм нэ.
Сургууль дээр ирж хичээл хийгээд байгаа байхгүй юу? Тийм байна. Which is weird. Тэгэж жоохон шинжлэл авсан юм. Би энэ хэвээр зураг мөрөнд хайхрахгүй яваад итгэсэн. Шинэ болсон юм санагдаад байна. Гэж. Энэ нэг biology гэх юм байна. Нэлээд хэвчэн гэсэн юмс. Би бол яаж юм бэ? Нэлээд гуртан юм байна. Яа. And grad students зэрүүлсэн гэж би сонссон. Нэрлэн тэгж хичээл авч байгаагүй. Өндөр таац. Энэ байна. Тод гэрлээ. Нэг таш шатар бүтэх юм шиг. Шоппад. Ийш олгосон орч үзээгүй. New Science Building утга. Би тэгээд энд 20 дугаар курстэй л ирж хичээлэх дуртайсан. Тэндээс адилхан спот байдаг. Лабораторид хичээлс. Яа, лөвч. Жохон суугаад. Хичээл мэдлэлтэй байна. Ятраад зарвуулах гэж бодож байна. Ингээд яваад ичээд. Завгүй захтай л дуртай юм. Завтай авах болох гэдэг. Each cup. Oh yeah? Get your daily boost of vitamin C by enjoying a glass of freshly squeezed orange juice. I love orange juice. I love mango juice. I love pineapple juice. I love apple juice. I love strawberry juice. Энэ доошоо болох юм юу гэдэг bookstore байдаг food court байдаг Strolling cafeteria тэгээд хортел юу ч гэдэг юм энэ дээр болохоор бас банк нэг career гэдэг Gym байна. Зоолтой. Доошоос хаацсан мөн. Тэнд booster juice гэдэг тэрнээс дуртай. За нэг тийм шиг. This is Kenneth Center. Kenneth Center. Цата residence-тэй дараас нь хавчж байгаа. Сэкэрлэгсэн. Kenneth Center. Хайж хэлсэн.
Нэг өсөж саналнууд байна. Red Dress Day. Red Dress Day observed each year in May. Oh, Indigenous women, girls, and Two-Spirit people across Canada. It is about a day of mourning and a call to action, recognizing the grief. Okay. Indigenous people. Мэдээчүүдтэй алуу болсон. Индийсэн барилганы архитектур дизайн нэг төртэй нэг дээр юм. Канафтер мэдэрсэн биш. Багчлалтай юм чинь яриад хаад толгой үзчихдэг. Канафтер ротонда гэдэг. Event мод болдог. Тэгээд тэр жижиг софанууд дээр сууж хичээлэх дуртай. You need something? No. Суух дуртай бас тийм данс жижиглэх дуртай. Энэ юуны кнафин үгүй менежментээр бүгэлдэг студер юм. Одоо шууд ихтэй байдаг. Би бол нэг л удаа бүгэлжсэн багаараа юм ихтэй. Тэгээд бусдаар л тийм байна. Канафи 3 давхар талаар нэг багшнаар офис байдаг. Residence. Яг эндээ бас нэг голтой байдаг юм шиг байсан. Канафи урд. Би зүгээр шивч бариад тавиад явуулсан. Зүгээр барьмаар гэсэн. Хорошо. За, гэсэн тусгал. Окей, ямар амар салхитай юм. Тэр салхин амар дургу тэлж. Энэ ч туршилт дээрсэн. Ус маань амар humid. Агаш тур цохиолоод пом. Атгалцсан. За, автобустай университет зөндөө явлаа гэж. Энд л одоо бурхан амжихгүй байна. Яг л AC нэг байхгүй болохоор байшгүй тэр мах. За тэр харагдаж байгаа энэ байлгын болохоор Могор гэдэг аха. Residence нэрийг энэ болохоор бол Lee Coughlin гэдэг энэ residence тавнахаа стайл. Би яг энэ юнитд амьдарчсан. 116-ад. Зэшиг гол лаунжер руу байдаг. I don't know why somehow was
white. Still have their lights on, but I'm pretty sure there's no one. The house may be cleaning. За ингээд тэнд нэг ямар нэг юм байдаг бэлтгэн мэдхгүй нэг шал өөр барилга. За бишээ. What? Нэг гурван гүстэй сая амьдраад дууссан. Фотон плэс. Энэ амар том паркинг лот. Зүгш түр. Амар. Яа. Гадарч байна. Яг энэ 110 байсан. За хоол тий. Ишигээ зам гарангууд. Клохаа гэт. Манай найз өдөр курс тамирч байсан residence бэкап гэж. Тэр манай сургуулийн лого бид яг тарцсан дээр outer circle дээр харагцгаар биш одоо хэрнээ нэгтэй гэж байна. Үлээ. Чойр 4 он хэрч одоо энэ жил 22 хүртэл газар. За энэ болохоор маклоха гэдэг шүү дээ. Баярлалаа. Наран цай хичээл гэлтгээр та нар $100 хонцлоо. Баярлалаа. Outfit trick.